бүгд өөр хүмүүс байдгийн адилаар хэдийгээр нэршлэн одоо ийм боловчийг хэрэгжих байдал нь бол яг үндсэн хуулийг одоо бүр илүү одоо нөгөө баталгаажуулах ийм одоо цар хүрээтэй орж ирж байгаараа миний одоо санаачилж өргөн барьсан хууль болоос үнэхээр давуу талтай. За тэгээд ер нь бол нийгмийн эдийн засагт үзүүлэх өөрөө өгөөж болоос харьцангуй өндөр байх боломжтой гэж үзэж байгаа. Яагаад гэвэл улсын их хурлын гишүүнийг эргүүлэн татах тухай хууль одоо улсын их хурлын тухай хуульд зарим зүйлээр зүйр залтаар байгаа. Гэхдээ энэ өнгөрсөн хугацаанд хин дээр ч хэрэгжиж байгаагүй, хэнийг ч эргүүлэн татаж байгаагүй. Энэ яагаад гэвэл өөрөө үндсэн хуулийг үндсэн хуулийг хэрхэн яаж хэрэгжүүлэх вэ гэдэг дээр бас нэг юм зарим зүйл залт нь хэрэгжихгүй байх, хүчин төгөлдөр бус байх ийм одоо боломжоор одоо хангагдаад байгаа байхгүй. Тэгэхээр миний өргөн одоо барьсан хууль бол яг энийг үндсэн хуулиар илүү их бэхжүүлж өгсөн санаагаараас маш давуу талтай байгаа. За тэгээ одоо 8 шатны хилцүүлэг явагдсан шүү дээ тий өргөн барьснаас хойш. За тэгээ энэ дээр одоо хуулиа хамгаалах ажил бол маш чухал ингэж харж байна. За тэгээ мэдээж би бол одоо мэргэжлийн хуульч тэгэл хуулийн одоо тий зарим мэдлэгч одоо бас байхгүй хүн шүү дээ. Тэгэхээр зэрэг энд бол одоо маш олон мундаг хуульч нар манай одоо ажлын багийнхан тий ажлын албаныхан маш сайн ажилласан. Тэгээд одоо хуулиа хамгаалах дээр л одоо чамбай ажил хийх гэж бодож байна да. Таны өргөн барьсан хууль ерөнхийлөгчийн санаачилсан хуультай нэгтгэхэд хилцээд явах боломжтой юу? Тэг нь улсын хурлын даргатай уулзсан. Тэгээ улсын хурлын дарга бол яг энэ одоо ижил юутай орж ирж байгаа хуулиудыг ерөнхийлөгчийн хууль мөн Эрдэнэ зориг ногоо намын дарга Батын Батбаатарын одоо өргөн санаачилсан улсын хурлын гишүүний эргүүлэн татах тухай хууль мөн миний санаачилсан хуулиудыг нэгтгэхэд хилцүүлэх, нэгтгэхэд ажлын хэсэг байгуулах талаар зохион байгуулалттай бол илүү зүгээр ах гэсэн ийм бол санааг бол хэлжээ. Иргэдийн зүгээс л яг нэрийг харж чад таныг ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг дэмжих харин тий яг үнэ тий өргөн бариад байна. Тийм тэгэхээр одоо энийг бол одоо ялангуяа маш олон түвшинд нөгөө харьцуулаад тий яагаад энэ өөрөө эрсдэлтэй юм бэ? Энэ яагаад ингэхийн зүйтэй юм бэ гэдэг юм маш сайн хамгаалаад явах хэрэгтэй юм байна гэж бодож байгаа. Тийм учраас энийг бас цуурлаар ялангуяа одоо өөрийнхөө одоо сувг дээр те илүү нөгөө мэдээлэл одоо яг хүргэдэг гэдгээр мөн түнчлэн та нарт бас ингээд хуваарлаад шеэрлээд ингээд явбал зүгээр ах гэж бодож байна. Тэгэхгүй яг энэ нөхцөлд одоо ингээд те за ерөнхийлөгчийн хол юм а гэж ярихад одоо бас хэцүү байгаа аахгүй. Тэгэхээр зөв маш ингээнээр ярих юм бол тэгээ зүй нь бол одоо миний жишээлбэл санаачилсан хуулинд ямар ч ёс зүйгээр те улсын их хурлын гишүүнийг айлгах, далаалгах өөрөөр хэлбэл энүүгээр дамжуулаад улсын их хурлын гишүүн нь иргэдийн төлөөлөл болох, дуу хоолой болох энэ одоо үйлсэд нь ямар нэгэн чөтөр тушаа болох те айдас дарамт болох юм байхгүй. Харин гагцгүй энэ өөрөө үндсэн хуулиар хамгаалагдаж орж ирсэн энэ хуулийн зүйл заалтууд нь эргээд ард түмэн энийг иргэд олон нийт сонгогчд өөрөө сонгож болсон бол эргүүлээд буцаж татах өөрөөр хэлбэл үндсэн хуулийн цэцэд одоо хандах хүрээ хязгаарыг маш сайн тэлж өгж байгаагаараа өөрөө одоо их давуу талтай. Тэгэнгүүт яг вэ гэхээр зэрэг энэ өөрөө эргүүлэн татах одоо боломжийн нээлттэй иргэдэд нээлттэй болох тусам гишүүдийн өөрийн одоо хууль дээдлэх зарчим те за мөн одоо соёл одоо ёс зүйтэй байх энэ хариуцлага одоо хүссэн хүсээгүй нэмэгдээд явах энэ суурь нэмэгдэх ёстой болохоос биш шууд ёс зүй те энэ хариуцлагаар нь далайлгаж одоо хуулийг бол хэрэгжүүлж болохгүй гэсэн ийм санаатай байгаа. Улсын хурлын ёс зүйн дэд хорооны даргаыг бол одоо бас чөлөөлөх асуудлаар улсын хурлын гишүүн Саран Чулуун гарын үсэг цуглуулж хэлсэн мэлээ. Таны хувьд үүн дээр гарын үсэг зурж дэмжих үү? За би бол одоо яг улсын хурл ерөнхий сайд учралт энэ ёс зүйн дэд хорооны дарга хэрлэнгийн одоо боловсролын зээлийн сантай холбоотой асуудал болон өөрийнх нь ёс зүйн холбоотой ийм асуудлуудыг асуудал болгож явуулсан. Тэрний хариу ирсэн байгаа. Би энэ талаар нэгдсэн байр суурь илэрхийлнэ гэж бодож байгаа. За баярлалаа. За